Сайн байцгаана сонсогч нараа. Спутник Монгол радио 92.5 хууль эрх зүйн цаг подкаст маань эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр студид өнгөлөгч Алтан Зул болон өнгөлөгч Галхуун миний би та бүхэндээ гэр бүлийн хэрэг маргааныг шүүхэд хэрхэн хийнэн шийдвэрлэх вэ гэдэг хууль эрх зүйн талаар мэдээллийг бэлтгэхэд хүргэсэн байна. За өнөөдөр бид удахгүй хэрэгжиж эхлэх байгаа гэр бүлийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуульд оруулсан онцлог өөрчлөлтүүд, хуучин байсан нөхцөл нь ямар байгаа гэх зэрэг амьдралд бидний амьдралд өдөр тутам ойр тойрон тохиолддог үйл явдалтай холбоотой хуулийн зөвлөгөөр бэлдээд байгаа. За шинэ хуулийн онцлогоос хэм бол нийтдээ хуучин хуулинд байгаагүй энэ хамтран амьдрахтай холбоотой маргааны төрлүүд, хүүхдийн салсан гэр бүлээс үүдэлтэй хүүхдүүдийн уулзалт, товлолт, за асран хамгаалах харгалзан дэмжигтэй холбоотой эрх зүйн зохицуулт гэх зэрэг нэлээдгүй олон өөрчлөлтүүд орсон харагдаж байна лээ. За тэгэхээр сонсогч нартай ойлгомжтой байдлаар ярьж байгаа сэдв маань яг юу вэ гэдгийг тодруулахын тулд гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэдэг маань бол цоо шинээр батлагдсан гарсан хууль байгаа. 2026 оны 7 сарын 3-ны өдөр батлагдаж гараад 2026 оны 11 сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчлагдсан байгаа. За хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэдэг бол Монгол улсад үндсэндээ процесс хуулийн маань хамгийн том хэсэг байдаг. Энэ хууль маань юугаар онцлогтой вэ гэхээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, мөн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэх процессын том хуулиуд байдаг тийм үү. Гэтэл цоо шинээр зөвхөн гэр бүлийн шүүх гэдэг шинээр дагнасан шүүх бий болж байгааг сонсогч нар маань бол өмнөх дугааруудаас ойлголт авсан баг. Зөвхөн гэр бүл салт болон гэр бүлийн харилцаатай холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэдэг бие даасан шүүх өнөөдөр Монгол улсад шинээр байгуулагдахаар хууль нь бол батлагдсан байгаа. Удахгүй одоо энэ шүүх маань шинээр байр савндаа ороод үйл ажиллагаа нь эхлэх баг. За яг тухайн шүүх маань хэрэг маргаанаа шийдэхдээ гэдэг маань юу гэхээр гэр бүлийнхаа маргааныг шийдэхдээ процессын хувьд, дэгийн хувьд ямар байх вэ гэдэг процессыг яригдчихээн тийм. Энэ нөгөө хуучин бид чинь гэр бүлийн маргаан шүүхэд бол одоо өмгөөлөгч нар маань бүгд л мэдэх бах. 6 сар жил хүлээд ихтэй хэргийн дараа л маш урт хугацааны дараа л орцсон байдаг гэсэн бол одоо дагнсан шүүхтэй болоод ирэхээр гэр бүлийн хэрэг маргаанууд нэлээдгүй хурдан шийдвэрлэнэ. За энийхээ хэрээр хүүхдийн эрх ашиг урт хугацаанд хөндөгдөхгүй байх нөхцөл боломжууд бий болж байна тийм. За мөн түүнчлэн хуучин хуулиар нөгөө манай иргэний хууль гэр бүлийн тухайд хуваагдаад орчдох гэсэн ойлгомжгүй нэг зүйл нь одоо өмгөөлөгч оролцож байгаа хэсгээс үл шалтгаалan оролцогч бол заавал оролцсон. За над дээр нэг байсан кейс жишээлбэл одоо Японд олон жил амьдарч байгаа. Тэгээд Монголд ирж чадахгүйгээс болоод гэрэлтэй цуслуулж чаддаг байсан. Гадаадад байгаа амьдарч байгаа иргэдийн тухайд бол одоо төлөөлөгчийн газраараа дамжуулаад цахим хэлбэрээр хуралд оролцох, за маргаанаа шийдвэрлүүлэх, хүүхдийнхээ асуудлуудыг нэг мөр шийдвэрлэх гэх зэрэг нэлээдгүй олон одоо давуу талтай нөхцөл байдлууд бас харагдаж илээ. Тэгэлгүй яг хөө. За миний хувьд яг гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас харахад нэг онцлогтой өмнө бол бид нар юу яаж байгаа шүү дээ, иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэдэг процессороо явдаг байсан тийм. Тэгвэл энэ тусдаа гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх процессын хуулийн дээр өмнөх хуулиас арай онцлогтой давуу талууд гэвэл хэрэг үүсгэх тал дээр шинэлэг нөхцлүүд байлаа. Юу гэхээр одоо бол бид нар ядгийн гэр бүлийн хэргийг бол хариуцагчийн эсвэл хүүхдийн тэжээнд итгэхтэй холбоотой харилцаа байх юм бол хүүхдийн оршин суугаа газрын хаягийн шүүхээр бол нэг хэмжлэг гаргаж болдог. Энийг өшөө илүү сайн наривчилж өгсөн байлээ. За юу гэвэл одоо нэг хэмжлэг гаргаад хариуцагч маань хаягн дээр байхгүй байх юм бол хаяг руугаа явуулахдаа шүүх баталгаад шуудангаар эсвэл шүүхийн ажилтан өргөж өгнө гэж байгаа. Магадгүй тухайн хаяг дээр байхгүй байх юм бол 30 хоногийн хугацаанд шүүх дараах ажиллагаануудыг хийж болно гэдэг. Юу гэхээр нөгөө хариуцагчийн ажлын газрын хаягаар эсвэл улсын бүртгэлийн газраас тодруулах мэдээлэл авах. Хуучин бол юу гэдгөө хорооны засаг хорооноос нь ороод мэдээлэл авчдаг гэсэн шүү дээ. Энэ хаягн дээр бүртгэлтэйгүү гэдгийг. Одоо бол улсын бүртгэлийн газар дээр яг ямар хаяг бүртгэлтэй байна. Эсвэл бол ажлын газар дээр нь очиж хэмжлийг гардуулахын зохицуулт ороод ирсэн байгаа байхгүй. За энэ маань миний харж байгаагаар бол маш том давуу тал болсон. Энд хүүхдийн эрхийн асуудал яригдж байгаа байхгүй цаана. За ямар давуу тал вэ? Өмнөх ямар байсан хууль яриад байгаа тийм. Өмнө нь бол 90 сурвалжлах ажиллагаа гэж нэг юм хийгээд тийм маш их цаг хугацаа авна. 90 сурвалжлах ажиллагаа гэхэлэр маах нь одоо бас
сайн ойлгох мэдэхгүй байх. Тэгэхээр нэг бүрчлэл тайлбарлаж өгөө байлаа тийм. За. Тэгээ ерэн сурвалжлах ажиллагаанд болохоор одоо тухайн этгээдийг ерэн сурвалжлаа гэсэн шийдвэр гараад за уг шийдвэр цагдаагийн байгууллагад хүргэгдэнэ. За цагдаагийн байгууллага дээр ерэн сурвалжлах албанд тухайн материал хүргэгдээд за тэгээ дарааллын дагуу нөгөө нөхрийг маань хайнаа. За тэгээ тэр хаяг дээрээ байхгүй бол одоо хаана нэг юм цахим санд бүртгэгдэх ч юм уу те тэр хүртэл бол маргаан хэн шийдвэрлэгдэх боломжгүй юм нөхцөл байдал. За үүнийгээ үүдээд нөгөө хүүхэд ийн эрх ашиг хөндөгдөх ч юм уу те тухайн гэр бүлийн одоо эдийн засгийн зөндөө олон асуудлууд зэрэг хөндөгдөд явдаг юм нөхцөл байдлууд бол байсан шүү дээ. Тэгэлгүй яг. Тэгэхээр ямар тохиолдолд ерэн сурвалжлах вэ гэхээр нэхэмжлэгч маань нэхэмжлээ гаргана. Хэрэг бол 7 хоногийн дотор үүснэ. Энэ үүссний дараагаар гардуулах гэдэг ажиллагаа явуулдаг. За магадгүй юу гэдгийг гардуулахад заавал нөгөө оршин суугаа газрын хаягаар гэрийн хаягаар нь гардуулт явдаг. Үүнийг бол шүүхээс нөгөөд баталгаад шуудангаар юм уу эсвэл нэг шүүхээд тэг явуулаад тухайн хүмүүс нөгөөд гэрийн хаяг дээр байхгүй одоо юу гэдэг энэ хүн чинь тэн дээр үнэхээр амьдэрдэг. Яг нөгөө муу талаар нь ярил бас ийм юм байгаа даа. Мэдээж шуудан шүүгээс очиж байгаа шуудан үргэж байгаа хүн бол та тэдэн цагт тэр зааланд ирээд тэр туслахтаа уулзна гэсэн л мэдэгдэл байгаа байхгүй. Гэхдээ тэрнээс өөр мэдээлэл байхгүй нөгөөд хинт гардуулах чаа тэр хүн чинь хараад танихгүй шүү дээ. Тэгэхээр магадгүй нөгөөд хариуцагч этгээд мань та за хаалгын төгшөөд энэ дорж болд хинж ядгийн те. Цэцгээд улмаа байна уу гэж асуухлаар өө тийм хүн байдгүй гэж гаргаа явуулцдаг. Өөрөө хаалга онголгочоо те. Энэ тохиолдолд нөгөөдх маань хаягн дээрээ байхгүй байна гэдэг нь буцчихдаг. За ингээд энэ яг хариуцагчийн хаягийг олно гэдэг бол маш хүнд процессын ажил явагддаг тийм үү. Ингээд хаягийн шүүх бол мэдээж гардуулах нэг удаа үслээ болохгүй байх гэвэл тэгэл хэргийг маань хаачих нь шүү дээ. Тэгэхээр ингээд хаасан захирамжаа аваад хаахтаа зүгээр хаацсан хүтэн захирамж гаргаж өгөх нь. За таны нөгөө хүн чинь хаягн дээр үнэхээр байхгүй шүү бид нэр ийм ажиллагаа хийлээ гэд буцаачна. Тэгэхээр тэр захирамжаа аваад дахиад ерэн сурвалжлах нэхэмжлэл гэдэг зүйлийг бичээд 70,200 төгрөгийн тэмдэгтийн урамжаа төлөөд тэгээд зөвхөн энэ үнийг ерэн сурвалжлахтай холбоотой шүүх хурал болно гэсэн үг байхгүй. Дахиад тий. Дахиад ийм амар хүнд процедурыг дамжиж байж за ерэн сурвалжлах шийдвэр маань гарч байгаа цагдаагийн байгууллагад хамтраад гэтэл ямар нэгэн жолоо барьдгүй те мөн төрийн үйлчлэгээ авдаггүй ингээд нэг системд бүртгэгддэггүй маш олон яригддаг шүү дээ. Зүгээр ингээд орчил байдаг хүмүүс шүү дээ. Эдгээр хүмүүс бол олдох гэж бараг жил 2 жил болсон тохиолдол ч маш их байдаг тий. Тэгэхээр нөгөө энэ зохицуултын өрөөнд бол харьцангуй одоо иргэдэд манд даваа адил үүсэж байгаа юм л та тий. Ингээд жил 2 жил болсон тохиолдол энд юу гэхээр мэдээж хүүхдийн нөгөө зохистой авах хэвээр мөнгнүүд байгаа шүү дээ. Сар бүр. Энэ мөнгө яах вэ гэхээр шүүхийн шийдвэр гараад баталгаажснаас шийдвэр гарсаад баталгаажсан өдрөөс эхлээд олгогдож явагддаг тийм үү. Гэтэл энэ хүүхэд нь одоо магадгүй нэг ээж нь хүүхдээ нэг 5 настай байхад нааваас нэг хэдэн өрөө саруулган авч ийгээд шүүгд өгж штэ. Гэтэл нэг шүүхийн процесс мөн ерэн сурвалжлаа явсараа байгаад 3 жил болчвол энэ 3 жилийн алдагдлыг бид нэр нөхөж чадахгүй байдал үүсэх гэдэг шүү дээ. Энэ нөгөө шинэ гэр бүлийн маргаан шийдвэрлэх дээр орж ирсэн тэр нөгөө өөрчлөн шийдвэрлэх арга хэмжээнүүдийн хүрээнд одоо манай процесс явуулдаг шүү дээ. Тийм арга хэмжээний хүрээнд нэг 11-2 төрлийн арга хэмжээ орж ирсэн байсан. За энэ үүн дээр бол одоо яг нөгөө хүүхэд гэр бүл туслах маргаа үргэлжлүүлэх явцад тийжэнд тгүүлэх дундын хөрөнгүүдийг одоо зарж борлуулах өөрөлдвөл нөхөр нь өөрийнхөө нэр дээр ч хөрөнгө аваад яваад байдаг. Нэг бол эхнэр нь дандаа өөрийнхөө нэртэй юмнууд аваад идэх тохиолдол байдаг шүү дээ, тий. За маргаан эхэлсэнд бол энэтэй холбоотой ямар нэгэн хөрөнгөний хөдөлгөөн үйлдэл хийхгүй байх. За нэг рүүгээ халдахгүй байх. За тусдаа байх. За маргаан шийдвэрлэх явц бусдаа дарамтлсан үг үйлдэл гаргахгүй байх тий захин хэлбэрээр энэ гэх зэрэг энэ хязгаарлалтуудыг тавьж өгсөн бас маргаан шийдвэрлэхэд нэлээдгүй одоо Монголд бол маш олон төрлийн гэр бүлийн маргаан шийдвэрлэх явцтай янз бүрийн тохиолдлууд гарсан кейсүүд бас байдаг шүү дээ тий. Чи намайг шүүхэд өгсөн байна. Хоёлоо одоо өөрсдөө очроо олъё гэдэг ч юм уу тий нэгнийхээ биед халдах тохиолдлууд оцсонгүй байдаг. Тэгээ энэ асуудлуудыг хязгаарласан өрсөн шийдвэрлэх ажиллагааны зохицуултууд орж ирсэн бас нэг онцлог харагдана. Алтан зуул өмгөөлөгчид ер нь яг өөр төр авч өмгөөлж байгаа хэрэг маргаануудын хэдэн хувьд нь одоо зөвхөн таны хувьд ч гэдэг. Хэдэн хувьд нь зөвхөн гэр бүлтэй холбоотой маргаан байна гэж үздэг. За бараг 50-аас 60 орчим хувийг эзэлнэ. Ер нь шүүхийн одоо нийт шүүхөр маргаан хэн шийдвэрлэх гэж байгаа иргэний шүүхийг харах ч гэсэн бас тиймэрхүү юм бэл. Тэгэхээр дийлэн хэсэг байгаад идэг. Бие даасан шүүх байх нь бол зайлшгүй шаардлага. Шаардлага үүссэн байна л гэж.
Мөн түүнчлэн нөгөө үүнийг дагаад хүүхдийн эрхийн асуудал, за гэр бүлийн асуудлууд маань нилээдгүй ингээд чухал одоо агуулга бүхий одоо эдийн маргааны хажууд бол одоо нилээдгүй нюанс шаардна тий шүүгч өөр чадвар шаарддаг. Тэгэхээр энэ төрлийн дагнсан шүүгч бас байх нь хэрийг үнэн зөв шийдвэрлэх. Одоо өөрөөр хэлбэл шинэ хууль дээр гэр бүлийн нөхцөл байдлыг тогтооно гэдэг байна. Хуучин бол хүүхдийг хинтээ амьдрахад зохимжтой талаар л дүгнэлт гардаг гэсэн. Одоо бол гэр бүлийн нөхцөл байдлыг тогтооно гэдэг чинь тухайн гэр бүлд үүсээд байгаа шалтгаан руу хүртэл орж эхэлж байна гэсэн үг. Тэгээд дээрэс нь тус хуулинд орсон нэг онцлог нь яагаад гэр бүл салах болсон шалтгааныг тогтоож эвлэрүүлэх бүх арга хэмжээг авна гэсэн нэг залдаг. Өмнө нь бол одоо жишээлбэл гэр бүлийн А, Б хоёр хоорондоо би салахаас зөвшөөрж, чи салахаас зөвшөөрж ингээл хоёр талын зөвшөөрлийг баталж байгаа юм шиг шийдвэр гардаг гэсэн бол одоо нөхцөлийг тогтоох магадгүй тэр хоёр л зөвшөөрснөөрөө маргаан шууд шийдвэрлэгдэх процессээс арай өөр харагдаад байна. Тэгэхээр энэ эвлэрэх бүх арга хэмжээг шүүхийн журмаар авна гэдэг энэ ойлголт төрөнд бол бас магадгүй гэр бүл буурахыг ч өгөөсөх аргагүй нөхцөл байдлууд харагдчихэв. Тэгэл байх. За тэгэхээр магадгүй одоо юу гэдгийг яг өнөөдөр гэр бүлээ цуслая гэж шийдвэр гаргаж байгаа хүмүүс байхыг үгүйсэхгүй шүү дээ. Эдгээр хүмүүс маань юу гэдгийг тэр болгоно нөгөөд ойр тойрныхоо хүнд хэлж чадахгүй чинь гэр бүлийн нууц гэх юм одоо юу гэдгийг тийм дотоод байдал. Өөрийнх нь хувийн ус төрөл хамаарна шүү дээ. Тэгэхээр энэ төрлийн сэдвийг одоо юу гэдгийг ингээд захим сүлжээнд энэ талын зөвлөгөө хийхэд хүртэл энийг хүмүүс шеэрлэх доор нь одоо асуулт асуух, комент бичих эднээс хүртэл ингэж имээдэг. Яг л тэр өөр одоо юу гэдгийг тийм юм дээр хүн бичсэн байвал энэ нөгөөдөг чинь салах гад өмгөөлөгчийн постнд ор юм бичээ явж байгаа. Тэгэхээр зүгээр юм бэлэн байгаа мэдээллийг бас хүмүүс үзээд ойлголт авцснаас өөрсдөнд нь хэрэгтэй байх тийм тэгэлгүй байх. Тэгэхдээ яг өмгөөлөгч нар гэхлээрээ л нэг гэр бүлүүдийг салгаад байдаг юм шиг бас сонсогч нар манд ойлгож болохгүй. Үнэхээр одоо юу гэдэг нийгэмд салалт бол маш их байна. Одоо үүнтэй холбоотой бүр бие даасан шүүхийг хүртэл шийдэж өгч штэ. Дээрээс нь нөгөө юу наа гэр бүлийн оролцогч нар маань гişүүд маань эрэхтэй бас одоо би салах байх уу гэж асууж ирдэг те. Энэ бол одоо бас өмгөөлөгч өөр чадварын ч асуудал биш. Одоо шийдвэр бол одоо таных та шийдвэрлэж гисний дараа шүүхэд ажиллагаа явах явцад хөрөнгөтэй холбоотой асуудал, хүүхдийн эрхтэй холбоотой асуудал эрх зүйн зөвлөгөө өгж орж ирж байгаа болохоос биш одоо таны салах шийдвэрийг бол гаргахгүй. Тэгэхээр эрэгт маань бас одоо энэ талаарх асуудлаа хуульч танд шийдээ ч юм уу ийм биш өөрөө шийдвэрээ гаргасныхаа дараа бол хуульч тандах нь бол илүү одоо цаг хугацаа эдийн засгийн хувьд ч танд хэмнэлттэй болно. За тэгэхээр яг одоогийн байгаа нөхцөлд хүүхдийн асрамжийн маргаан бол дийлэнхтэй бас маш их байдаг тийм. Аав наав нээж наав тийм. Зарим тохиолдолд өвөө эмээч аав нэгсэн юмуд бас явж идэг тийм. Энэ тохиолдол яадгийн асрамжийг ер нь яадгийн яг ээж дээр нөгөөд идэх юм уу? Манайх нь бол ингэж ойлгоод байгаа. Угаасаа л ээж дээр нь. За яг нэг нас өрөөгөө бол өхнөөс гараагүй ч гэдэг юм уу те. Энэ тохиолдол бол хүндэтгэл үзэх шалтгаан байна хүүхд ирэх шиг. Магадгүй нөгөө хүүхд маань харьцангуй биеэ даацсан сургуульд орцсон ийм хүүхдүүд байх юм бол асрамжийг шүүх яг ямар өнцгөр харж шийдэд байна. За 7 наснаас дээш хүүхд бол саналаа илэрхийлж ийн шүүхэд. За уг илэрхийлсэн саналын хүрээнд бол тухайн шүүх шийдэд нь шүү дээ. Магадгүй аавтайгаа нээждэг байна. 7 нас хүрээгүй хүүхдийн тухайд хүүхд өөрөө өөрийнхөө саналаа илэрхийлэх боломжгүйгээс гадна хүүхдийг харах нөхөр өөрөө хүүхэд харах хэдийн хэмжээний чадамжтай вэ гэдгийг шинжээж тогтоож байна тий. За ингээд тогтоох явцдаа тухайн эцэгтэй ярилцлагын тус нэгээр нь за одоо нөгөө бид хэд яриад байгаа шиг хүүхэдтэй хэрхэн яаж харьцдаг, байнгын анхаарал халамж тавьдаг хэсэг, хичээл номд нь анхаардаг хэсэг, хүүхдийг орон байраар хангадаг хэсэг, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд байх нөхцөлийг нь одоо урьдчилж бэлддэг хэсэг, хүүхдэд анхаарал тавьдаг хэсэг гэх зэрэг хүүхдийн тэр байтугай бүр нөгөө би нэг юуны шинжээчийн дүгнэлтэн дээр сонсож байгаа тэр айгүй сайн дүгнэлт байсан. Хүүхдтэй нөгөө өв соёлоо уламжлан үлдээх те нэг үүрэг байдаг гэрлийн тухайлд тэрний одоо энэ агуулгын өрөөнд хүртэл ийм зүйлийг хүүхдтэй зааж сургаж өгсөн нь бол одоо эцгийнхээ үргийг сайн гүйцэтгэж байна гэх байдлаар тайлбарласан ч юм уу те илүү ингээд нарийн деталь зүйлүүд рүү орсон тийм шинжээчийн дүгнэлт хүртэл байдаг. Тэгэхээр ер нь бол эцэгчүүд маань одоо би аав нь чи аав ингээ маргаантай байгаа тохиолдол үүн дээр бол шүүх шинжээр томилж байгаа. За ингээ шинжээж бол илүү дэлгэрэнгүй одоо шинжлэх ухааны үндслэлтэй асуулт асуух, хариулах те үйлдэлийн хариу үзэгдэл ингээ шинжилэн судлаад бол хариу гардаг. За үүнд үндслээ тодорхой юунд суур судалгаанд үндслээ шүүх маань шинжээчийн дүгнэлтэнд илүү үндслэж гарах тохиолдол зөөнгөйдөг. Энд ч модал нөгөө хүүхдийнхээ эрх ашигыг бол хангахад бол илүү зүйтэй маа гэж хараад байгаа. За тэгэхээр
Дараагийн яг шинэ хуулийн дээр миний харсан дараагийн хоёр дахь асуудал бол гэрлэл цуцлж байгаа тохиолдол эсвэл хүүхдийн асрамж цуцлж байхдаа асрамжийн маргаан өмчийн маргаан хамтдаа явдаг шүү дээ. Тэгвэл шинэ хуулийн дээр юу гэхээр уулзах нөхцөлийг нь тогтоож өгнө. Гэсэн одоо бол бид нэр гэр бүлийн маргаан дөрвөн асуудлын хүрээнд л шийддэг. Гэрэлтэй цуцлах юм байна. Хүүхдийн асрамж энэ дээр нөхөн хүүхдийн тэтгэлэг за дараагийнх нь болохоор дундын идэврэн гэдэг дөрвөн асуудал. Тэгвэл шинэ хуулийн дээр 5 дахь асуудлыг бас зохицуулж оруулж өгч байна л да. Юу гэхээр хүүхдтэй уулзах нөхцөлийн тогтоож өгнө шүүхээрээ. Одоо энэ маань нөгөө практикт бас яг ялч хамгийн хөндөгдөд байгаа асуудал шүү. Хуучин хууль дээр яг тэрийг шийдэдгүй орхичдаг. Тэгэл нөгөө гомдсон эцэгчүүд магадгүй аав нар нь ч юм уу би уулзмаар нь хүүхдэд тэтгэлгээ төлж байгаа юм бол гэдэг. Шийдвэр үүсгэлээр очихоор шийдвэр үүсгэл бид нар та нарын энэ асуудлыг шийдээгүй. Шийдвэр үүсгэлийн байгууллага орж ирэх хүүхдийн тэтгэлгийг шийдэж байгаа болохоос та нарын аавуулцах болцоо та нар өөрсдөө шийдгэдэг те. Гэвч хуулиндаа бол эрх нь аваад байдаг. За тэгээ энээсээ үүдээд нөгөө айл нэг гомдсон тал маань дахиад шүүхт ханддаг. Өөрөөр хэлбэл 7 хоногт 3 удаа тогтмол уулзах боломжоор хангаж өгөөч. 7 хоногийн 2 өдөр хамт хонох боломжоор хангуулж өгнө үү те. Би чи яг ижлэхээ эцэг ихтэй нэтлхэн эрэгтэй ч гэдэм үү ийм байдлаар дахиад маргаан үсгээд дахиад энэ нь бол дахиад нэг шүүхийн процесс явагдаад ингээд хэрхэн шийдэл гаргалагын тоо нэмэгдээд явах тохиолдол байдаг. Тэгэхээр нэгэнт хүүхдийн асрамжийг шийдвэрлэж байгаа бол манай шинэ хуульд орсон энэ онцлог зохицуулалт аягүй хэрэгтэй зохицуулалт болоод байгаа. За яг эцэг их тустай байх юм бол хэн аль нь одоо хүүхдээ инэрч хайрлах те хүүхдээ өөр дөрөө өсгөх хүүхдтэйгээ хамт цагийг өнгөрөөхийн эрхтэй юм чинь энэ эрхийг нь эдлүүлэх боломжийг яг хамт шийдвэрлээд явах нь бол зайлшгүй чухал байсан бол энэ зохицуулалт орж ирсэн сайшаалтад тал харагдаад. Тэгэлгүй яг одоогийн нөхцөл байдалд бол зарим нэг шүүгчнэр маань бол яг сануулдаг те шийдвэрээ уншиж сонсгочоод нэмэлтээр тайлбарладаг шүү дээ шүүгүүрэл дууссаны дараа. Энэ тохиолдолд яг мэдээж нөгөө хүүхдийн ээжд нөхцлөө гэж бодоход аав талд нь тайлбарлаж ээжд нь ч гэсэн. За эцэг их байх эрхийг нь бол хязгаарлаагүй. Тэгэхээр та бол хизэж хүүхдтэйгээ уулзч болно. Хүүхдээ авж байгаа тал бол уулзуулах нөхцөл болцоог нь хангаж өгөөрэй гэдэг. Зарим тохиолдолд одоо ингээд шийдвэрт явуулах нарийн тусгахдахгүй тий. Магадгүй яг нөгөө уулзах нөхцлөөр нь хангуулъя гэдэг байдлаар нэг хэмжээний шаардлага байх юм бол одоо юу гэдгийг 7 хоногийн тэтгэх юм уу графиктад нэг юм шийдвэрийн үндэслэх хэсгээр дурдсан байдаг тий. Тэгвэл үндэслэх хэсгээрээ дурдахаас шүүгч нөө тогтоох хэсгээрээ дурдах. Тэр чинь хүндрэлтэй асуудал болчиход байна шүү дээ. Тэгэхээр үндэслэх хэсгээрээ дурдсан зүйлийн маань шүүхийн шийдвэр гүйцэтгэл магадгүй уулзуулахгүй байх юм бол за манайх нэг үндэслэх тогтоох гэхэл нэг шүүхийн шийдвэрийн бүтцийг бас мэдэхгүй байгаа тий. Үндэслэх гэхэлэр тухайн шүүгч ямар энэ хэрэг маргааныг шийдээд энэ шийдвэрийг гаргахдаа ямар баримтыг үндэслэл болгож одоо авч үзвэ гэдгийг шүүгч тайлбарлаж бичгэнэ. За энэ үндэслэлийн өрөөнд ингээд тогтоочлоо шүү шийдчихлээ шүү гэдэг. Ийм бүтцтэй байх нь шүү дээ шүүгийн шийдвэр маань. Тэгвэл үндэслэх хэсэг шүүгийн шийдвэр гүйцэтгэл бол нөгөө тогтоох хэсгийг хараад байна шүү дээ. Гэтэл үндэслэх хэсгээр байгаа зүйлийг шүүгийн шийдвэр гүйцэтгэлнүүд эн чинь яг ингэж тогтоож зүгээр үндэслэсэн асуудал байна. Тийм учраас бид нар энийг одоо гүйцэтгэх боломжгүй. Та эдийн хувийн асуудал гэдэг нэг хэрэгждэггүй заалт манай үзсэн. За тэгвэл энэ маань яг энийг яагаад ингэж заавал хуульчлаад энийг одоо бол шүүгийн шийдвэр энэ хууль дагаж хэрэгжсэний дараагаар бол шүүгийн шийдвэр гэдэг юм өөр одоо юу гэдэг энэ дэр зохих байгууллага гарч ирэх бах тийм үү. Тэгэхээр шийдвэрийг биелүүлэх юм арга хэмжээг авах нь шүү дээ. Энэ яагаад өнөөдөр ийм амар хурцдмал ингэ шүүхэд заавал нэг хэмжээний шаардлагын хүрээнд орох хүйц хэмжээний болчихоо гэж миний хувьд бодоод байгаа байхгүй. Цаад агуулга нь ерөөсөө хүүхдийг зэвсэг байдлаар ашигладаг юм одоо энэ сэтгхүү бий болчиход байна шүү дээ. Тий. Ерөнтэй тэтгэлэг авахын тулд за тодорхой мөнгөнд дүн гаргуулахын тулд нөгөө талдаа одоо салсан ихнэр нөхөр хоёр маань хин нэгэндээ одоо нэг хувийн те өвшөө онцонгийн сэтэл зорилгоо хүүхдээр дамжуулж гарах тохиолдол цөөнгүйд өөрөөр хэлбэл би чамтай муудалцаа салсан тэгтээ тэрнийхээ хариу болгож би чамаа хүүхдтэйгээ уулзуулахгүй гэм үү те гэвч тухайн хүүхд бол яг хүнийхээ хувьд хүмүүсийн хувьд тухайн хүүхэд эцэгтэйгээс тэр ихтэйгээс тэр хүссэн үедээ уулзах боломж нөхцөлтэй байх хэрэгтэй шүү дээ тий. Хуулиараа тий. Тий хуулиараа тэгээд энийг бүр нарийн процесс хуулинд орох хүртэл нь чангалжээ тий. Энэ бол яг сүүлд миний нэг өнгөлсөн хэрэг дээр бол орж исэн хэрэг дээр хүүхдийн асрамжийн маргаан л та. Тэрэн дээр бол ээж нь бол одоо юу гэдгийг байр сав шаардаад байдаг. Аав нь болохоор ингээд боломж нь бол байвал би аваад өгч хоёул 50 ч гэдэг юм ууршлагаа аваад чигээд ингээд болёо. Та хэдийг би гудамжинд гаргахгүй гэдэг. Хин аль нь л байргуул байгаа юм л тухайд.
Гэтэл ээж нь ингэдэг. Тэгээ аав нь болохоор хүүхдээ авмаар байдаг. Шүүхийн шатанд ингээд хүүхдийн асрамжин дээр маргаад сөрөг нэхэмжлээ гаргана штэ. Тэгэхээр ээж нь хүүхдийг аваад уулзуулах болчдөг. Шүүхийн шатанд. Тэр шүүх ажиллагаа маань үндсэндээ 2-3 жил явж байгаа байхгүй. Шийдэгдэхгүй амар удаан юмсан. Гэтэл 2-3 жилийн хугацаанд чинь ээж нь дэр чинь бүтэн тоглолт хийж болоод байгаа байхгүй. Тийм. Хүүхдээ авъя гэл юу гэдэг хүүхдийн асрамжинд би авъя гэхлээр л гүйж очиод хүүхдээ авчдаг. Тэгээс огт уулзуулдаг бүр ингээд блоклчдаг хүүхдүүдээс нь. Тийм ч авах арга хэмжээ авахгүй ч одоо хүүхдээ ээжтэйгээ байсныхаа төлөө ямар хариуцлага тооцох юм тийм. Тэгэхээр нэг шүүхийн шатандаа уулзах яг тухайн үед бол маах хүсэлтээ гаргаад уулзуулах эрхийг нээлттэй байлгасан л та. Гэлээ гэхдээ нөгөөд мань алавдан биелүүлэх нөгөө юм чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр авчиад гацаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр жишээ бол надад бол маш том сургамж өгсөн л да. Тэгээд манайх чинь хүүхдийн асрамжтай холбоотой нэхэмжлэлээ нэмэгдүүлэхээр хүүхд уулзуулахаа болчихно. За нэхэмжлэлээс юу яач нэхэмжлэл дээр шинжээс томилуулдаг штэ. Одоо алтан зул өнгөлөгчмөн түрүү ярьсан шинжээс нарын манд өнгөлт бол маш зөв гоё гардаг юм байна гэх тэ. Гэтэл шинжээс томилуулангууд бүр уулзуулахаа болчихдог. Бүр ингээ хүүхдүүдийн огт уулзуулахгүй. Тэгэхээр хүсэлтэд татаад авчгаар уулзуулцдаг. Ингээ тоглоод байгаа байхгүй. Тэгэхээр өөрийнхөө нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах гээд ингээ яриад байдаг. Бас дээрэс нь хүмүүст бас нэг ийм хандлага төрмөр юм шиг надад санагдаад байгаа. Шүүгээр маргаан шийдвэрлэнэ гэдэг маань зүгээр л асуудлаа одоо бичиг цаасаа албачиж штэ. Түүнээс бүр ингээд нэг юм хуулийн байгууллагаар оруулаад 20 галруур түлхчихэж байгаа юм шиг нэгнийгээ тийм өс сонзон битэр чи намайг шүүхэд өгч чам би чамд одоо хариу өгч барина ч юм уу. Шүүх бол зүгээр л талуудын асуудлыг хууль зүйн орчныг нь шийдвэрлэж байгаа л нэг юм хэлбэр шүү дээ. Тэнгүүт тэрийг бүр ингээд өс сонзонгийн сэтэл болгоод чи намайг шүүхэд өгсөн юм чи одоо намайг яахаа хараараа ч юм уу те. Нэг бол одоо олон жил тэтгэлэг аваагүй хүүхдээ хардаг эмэгтэйчүүд энэ тэр нөхрийгөө шүүхэд өгөхөр чи намайг шүүхэд өгсөн бол одоо хариугаа амснаа за ч юм уу энэ шүүх бол зүгээр нөгөө талуудын хооронд ялангуяа хүүхдийн эрх ашгийг хөндөж байгаа энэ асуудлуудыг шийдвэрлэдэг байгуулах гэж харахаас илүүтэйгээр бидний дунд одоо нэгнээсээ хариу авж байгаа ч юм уу те нэг бол асуудлыг өөрийнх нь нэрийг тэнд дуудууллаа гэх байдлаар ингээ асуудалд ингэж ханддаг энэ бол зүгээр л талуудын хоорондох маргааныг шийдвэрлэж байгаа нэг хэлбэр гэдэг бас нэг юм сэтгэхүүн ойлголтууд суугаасаа гэдэг юм төрж ирлээ. Тэгэлгүй яг бас ингэдэг чинь хин би төрүүлээд өгчихгүй гэл тий. Цаасан сална гинэ шиг би төрүүлээ өгчихгүй гэл. Одоо энэ бол цагдаагийн байгууллагад хэн төрүүлж гомдол мэдээлэл гаргасан бэ гэдэг бол бас өөр асуудал. Иргэний шүүхүүд гэр бүлийн маргаанаар хэн төрүүлж хэмжлэл гаргасан бэ гэдэг бол огт хамааралгүй асуудал. Харин яг ийм хандлага аягүй байгаад гэдэг. Нөгөөдг чи өгнө гэн би өстө газ төрүүлж өгнө гэдэл нэг цагийн чамаагүй би урдна өгнө тий. Уралдаал. Хин өхөн бол ерөөсөө үл хамааран шийдвэрлэгдэг маргааны төр шүү гэдэг бас. Хэрэгтэй байна. За тэгэхээр мэдээж шүүхийн процедур эхлэхээс өмнө эвлэрүүлэн зуршил гэж нэг юм байгаад байгаа тий. Эвлэрүүлэн зуршлах ажиллагаа заавал хийгдэх ёстой. Хийгдэггүй байх нөхцлүүд байгаа. Энэ талаар бас товчхон тайлбар өгöd. За ер нь бол нөгөө шинэ хуулиар эвлэрүүлэн зуршлах ажиллагаа түүний бэлтгэлийг хангах эвлэрүүлэн зуршлах ажиллагаар ярилцах асуудлууд их зэрэг нэлээдгүй олон зүйл одоо өмнөх хуулийн утгамлаараа дэлгэрүү орж ирсэн мэл. Тэр нь зөв яагаад тэгэхээр бид нар нөгөө мэрэгжлийн сэтгэл зүйч ч юм уу мадаа одоо шүүхийн хажуудах эвлэрүүлэн зуршлах албачин тийм сэтгэл зүйн мэрэгжилтэй хүн ажилтдаг шүү дээ. Ресүчээр төгссөн хүмүүс ажиллаж байна. Тэгэхээр тэр эвлэрүүлэн зуршлна гэдэг нөгөө зүгээр нэг процессын дамждаг үе шат биш. Эвлэрүүлэн зуршлын явцад үнэхээр магадгүй үл ойлголцол байхыг үүсэх харахгүй тий. Энийг шийдвэрлэх боломж, за хин хиндэ хугацаа олгох боломж, хин хиндэ харилцсан буултыг хийн боломж. Өөрөөр хэлбэл одоо шүүхийн шийдвэр гэрлэл цуцлаад гарчих юм бол тэр дахиад гэрлэлт сэргийг шүүхийн шийдвэр гэдэг ойлголт байхгүй шүү дээ тий. Тэгэхээр энэний өмнө асуудал ялангуяа төр засгийн бодлогоч тэр одоо хууль тогтоомжид орж байгаа ш тэр айл болох гэр бүлүүд маргалцсан бол эхлээд эвлэрэх энэ нөхцөл байдлыг шүүх тал бүрээс нь хангах энэ үүргийг хүлээж байгаа. Энэ агуулгын өрөөнд бол тухайн эвлэрүүлэн зуршлын ажиллагаанд бол яг мэрэгжлийн сэтгэл зүйчнэр оролцоо тий. Одоо гэр бүлийн маргаан дээр явдаг сэтгэл зүйчнэр за нөхцөл байдлыг тодорхойлоод ийм чиг шугамар ажиллах юм болов уг нь бол одоо шүүхтэр ирж байгаа гэр бүлийн маргааны ачаалал буурах. За магадгүй нөгөө тодорхой хэмжээнд хугацаа олох. За ялангуяа одоо шинэ хууль дээр ч гэсэн байгаа шүү дээ тий. Одоо гэр бүл эвлэрүүлэн зурчлаар дамжаад дуус хуруулаад эвлэрийг орж ирсэн гэсэн шүүхийн шатанд дахиад хугацаа олгож болохоор. Тэгэлгүй яах вэ? Тийм тэгэхээр энэ зохицуулалт энтрийн хүрээнд бол одоо эвлэрүүлэн зурчлал бол илүү сайн ажиллах шаардлагатай бас байдаг. За тэгэхээр нэвтрүүлгийн цаг маань дуусах нэлээд төгссөн байна.
Тэгэхээр алтан цул өмгөөлөгчийн маань зүгээс ер нь гэр бүл цуцлалтын үндсэн гол шалтгаан нөхцөл юу гэж боддог вэ? За ер нь бол харилцаа адилгүй. Тэгээ нэг одоо магадгүй ингээд бидний үеийнхэн ч юм уу биднээс дээш доош айлч үеийнхэн нэг асуудал тандахтай айгүй олон уралч болоод янз бүрийн төрлийн хүмүүсийн дунд байгаад ирэхээр одоо магадгүй энэс салаад дахиад дараагийнх нь нэг байж болно ч юм уу нэг юм одоо хитрхи чөлөөт гэх юм уу? Ийм одоо хандлагаасаа болоод гэр бүл салт айгүй их байгаад байгаа. Тэгээ дээрэс нь нэг айгүй хилмээр санагддаг нэг зүйл нь хүмүүс ингээд цаасаар л салдаг. Одоо жишээлбэл шүүхийн шийдвэр гаргаж өгөөл тэр нь цаасаар баталгаажж гарна шүү дээ, тий. Хэдий одоо гэрлэл цуцалсан ч гэсэн буцаад нийлэх боломж нь бол нээлттэй гэдгийг хүмүүс нэг цуцалчхаараа л одоо би дахиж энтэй нийлэхгүйгээ, тий. Тэр бол одоо шүүхийн шийдвэр нь үнэн. Гэхдээ заавал одоо тэр цуцалчихсан л бол та буцаж нийлэхгүй байх зүйл биш шүү дээ. Амьдрал баян учраас тийм ээ. Яг над дээр ярьж байгаа үйлчлүүлэгчнэр бас л баггүй хувийг. За 30-40% нь гэр бүлийн маргаанууд. За зөвлөгөө авдаг гэж бодох авдаг хүмүүсийнхаа яг өмгөөлүүлж байгаа хүмүүсийн 30-40% нь байгаа шүү дээ гэр бүлийн маргаан. Тэгвэл зөвлөгөө авж байгаа хүмүүс гэдэг бол бүр их тоон дээр ингээд яригдах юм бол энэ дээр бол баг 80% зөвлөгөө авдаг гэр бүлийн. За ингээд харахад яг баггүй хувь нь юу юм миний зүгээр анзаарснаар ямар амархан юм бэ л гэж харсан. Ямар амархан юм дээр муудалц салтдаг юм бэ? Ямар хэврэг юм бэ энэ гэр бүлийн харилцаар? Зүгээр л чи надад хадаг тавиагүй штэ. Чи албан ёсоор хадгаа барьж ирээгүй штэ гэдэг ганцхан шалтгаан байх л. Тэр хадгаар юу гэдгийг тэр гэр бүл гэдэг юмыг ярихгүй штэ. Тий, хүүхдийн цаашдын ирээдүй гэдэг зүйл тий. Тэгэхээр ер нь их амархан юм дээрээс салдаг юм байна л гэж бодсон. Тэгэхээр гэр бүл зохиогч байгаа хүмүүс маань юу гэдгийг энэ юу гэдэг үнэхээр таны насан туршдаа цуг байх юм мөн үү биш үү? Гэдгийг маш хариуцлагатайгаар шийдвэрээ гаргаж байгаараа гэж өмгөөлөгч нарын зүгээс зөвлөмөр байна. Цаашдаа энэ Монголын гэр бүл нэг ч гэсэн гэр бүл битээ салаасаа гэр бүлээ зөв төлөвлөж зөв үнэтэйгээ амьдраасаа гэж бас сонсогч нартай зөвлөе тийм ээ. Тийм ээ. За энэ үргэлж сонсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.